Улсын хурлах шударга иргэдийн нэгэн хэвсэл намын зөвлөл өнөөдөр анхны хурлааны хэлээ. За хурлын дараа намын удирдлагууд хэлсэн асуудлуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Улсын хурлах шин зөвлөл өнөөдрийн хурлаанаар дараах асуудлуудыг хэлцлээ. Нэгдүгээр ээлж бус сонгуул, хоёрдугаар ард нийтийн санал асуулгын талаар ерөнхийлөгчийн тавьсан 23-т Монкорд хадгаламж зээлийн хоршоо болон нарны хүү сарны охин компани хохирогчдын төлөөллийг сонсож тэдгээр иргэдийн зөрчигдсөн эрхийг шийдвэрлэх үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагын төлөөллийг байлцуулан мэдээлэл авч зохих чиглэлийг өглөө. Тэгэхээр одоохондоо энэ асуудлууд бол яг том жижиг асуудал гэдэг ойлголт бол байхгүй. Гэхдээ одоо амин чухал гэдэг дистралын дагуу асуудалд хандах хэвээр Монгол оронд тулгымдсан олон асуудлууд байгаа. Тэгэхээр анх удаа манайхан одоо зөвлөлийн хурлыг зохион байгуулж байгаа учраас жаахан зохион байгуулалтаа дуршлага дутчихж магадгүй. Зөвлөлийн хурлыг маш үр дүнтэй болгох ёстой. За зөвлөлийн эрх мэдэл, бүлгийн эрх мэдлийн үндсэн одоо чухал эрх мэдэл бол холбогдох асуудлаар төрийн ямар ч байгууллагын албан тушаалтан дарга удирдлагуудыг дуудаж мэдээлэл авах, хуулийн хэрэгжилтийг шаардаж чиглэл өгөх гэсэн ийм үндсэн одоо эрх чиг үүрэг байдаг. Шинэ намын зөвлөлөөс 7 хоног бүр эрхэн зөрчигдсөн хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан мэдээлэл авч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж тухайн асуудлыг шийдвэрлэх чиглэлд үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн хурал дээр Монкорд компани хохирогч болох 3,000 иргэний төлөөллийг хүлээн авч мэдээлэл хийлээ. Энэ үеэр санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг байлцуулан хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах тодорхой чиглэлд үүрэг даалгавар өглөө. Мөн нарны хүү сарны охин хохирогчдын төлөөллийг хүлээн авч сонслоо. Энэ асуудлаар үргэлжлэн байнгын хороотой хамтран бие даасан ажлын хэсэг байгууллага ажиллахад зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Бүх юмыг нууц. Хүний нэр авсан ч нууц, өнөөдөр хохирол хийдвэж нууц. 20 гаруй тэрбум төгрөг идчихээд та нар би ямар хуу хамааралтай вэ гэдгийг л хинч харсан ойлгож байгаа юм. Эдгээр чинь Монкордын гишүүдтэй хамаарал бүхий этгээд байд. Эдгээр чинь санхүүгийн зохицуулах хороо гэсэн улсын өмнөөс ажил хий төрийн байгууллагын ийм лоо өрчт гэж би дотроо бодож явдаг. Хадгаламжийн хоршооны үйл ажиллагаанд энэ бол эрүүгийн гэмшинсээ зохион байгуулалтад энэ тэргийн шинжтэй үйлдэлүүд илэрсэн байх нөхцөлтэйгээ цагдаа модерн саяг дурдсаар 3 удаа шилжүүлсэн байдаг. Хамгийн сүүлд нь цагдаа газрын тэргүүн дэд даргын тушаалаар мөрдөн байцаах алба болон эрүүгийн цагдаа албаны 14 хүний бүрэлдэхүүнд ажлын хэсэг мөрдөн байцаах ажлыг явуулж байгаа одоо лайв майваар явуулах шаардлага байхгүй гэж би ойлгож байна.